телевизэн 6:50-аас өглөө хөтөлбөр манай үргэлжлэн урж байна. За манай студийн эхний зочин одоо манай студид хүрэлцэн ирсэн байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе. Ногоон титэм төрийн бас байгууллагын захирал Алтан гэрэл. За тэгэхээр таны өглөө яаж эхлэв? Манай уламжлал асуулт. Оо за тэгэл танай хөтөл орохгүй хүрээд ирлээ шүү дээ. Тань хэдэд босов? 6 болж болсон. 6 болж байгаа. Ер нь өдөр тутамдаа өдөр тутамдаа 9 мэсгээл боссон шүү дээ. Тийм үү? Танай зориулаад ил туслаа. Ааха. За бид нөгөө нэг манай үзэгчид бас ногоон титэм төрийн бас байгууллага гэхлээр мэдээж нэрнээс нь ойлгож л байгаа. Гэхдээ үйл ажиллагааныхаа талаар товч манай үзэгчтэй хэлсэн. Манайх ер нь бол төрөмс байгууллага шүү дээ. Манайх бол аж ахуй нэгж гол нь болохоор манайх агаарын чанарын шинжилгээ гэдэг юм лаборатори байгаа. Тэгээд өнөөдөр та бүхнийг ураад одоо ингээд агаарын бүхлийн талаар ярьж өгсөн болохоор үргэлжлэж ярих гэж байна. Ер нь бол. Тийм. За өнөөдөр бидний сонгож авч байгаа сэдв нөгөө гайхал утаач одоо хаалгадагчид ороод ирсэн. Тэгээ айлууд одоо гадаа хасахтай хондог болсон, айлууд галаа түлээд эхэлсэн. За машины утаанууд байж гин одоо өөр одоо бохирдуулдаг зүйлүүд бас зөндөө байдаг юм лээ. Бид нар ганц айлуудын утааг гэж яриад байдаг болохоос биш. За тэгэхээр ер нь энэ аюул одоо олон жижиг нүүрлж байна да. Тэгээ одоо бид нар энэтэй ер нь яаж тэмцэх вэ? За би энэ дээр бол одоо санаа хувийн занал бол одоо мэдхгүй. Манайх агаарын бүхлэг бол ямар ч ойрын 10 20 жилдээ бол гарахгүй. Тэгэхээр одоо бол одоо төрөөс тавих бодлого нь бол юу л байх хэвээр шүү юм л да. Агаарын бүхлийг даалга болохгүйгээс хойш яаж бие хувийнхаа эрүүл мэндийг хамгаалах гэдэг дээр л анх гарах хэвээр шүү. Тэгэхээр тэр чиглэлүүдээр л ажиллах нь зөв юм болоо гэж харж байгаа. Тэрнээс агаарын бүхэл бол хүмүүсийн орлого нэмэгдээс нааш бол агаарын бүхэл алга болохгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг өндгөн төрүүлээд дахин төрүүлээд гэдэг шиг хүмүүс орлого нэмэгдэхгүй агаарын бүхэл байхгүй. Агаарын бүхэл байгуулах хүмүүхэн орлого нэмэгдэх ийм л шийдэл байгаа байхгүй. Танаа бол агаарын бохирдол хэмжиж хийдэг байгууллага гэж байна шүү дээ. Тэгэхээр яг одоо хамгийн сүүлийн байдлаар Улаанбаатарын агаарын бохирдлын хэмжээ одоо хэдийг зааж байна? За одоо байгууллага тухаар зөв ойлголт өгөх хэрэгтэй шүү. Манай байгууллага болохоор үндсэндээ болохоор энэ дотор орчин гадаад орчин гэсэн хоёр чиглэлээр судалгаа хийдэг байхгүй. Тэгээ манайх бол юу гэдэг одоо төрийн агаарын чанарын хаалгууд энэ шиг ингээл шинжилгээгээл олон нийтэд зориулж тавих зорилттой биш. Бид нэр захиалгаар хүмүүс одоо аж ахуйн нэгжүүдэд захиалгаар шинжилгээ хийж өгдөг байхгүй агаарын бохирдлоор. Агаарын бохирдол. Тэр нь яадаг вэ гэхээр жишээ нь одоо энгийн жишээ хэлье л да тий. Одоо нэг будагны үйлдвэр байлаа гэж бодоход будагны үйлдвэрийн ажлын байрны орчин дотор агаарын бохирдол нь бол гадаа агараасаа өөр байгаа шүү дээ тий. Янз бүр өндөртэй. Тэгэхээр бид нэр тэрийг шинжилж өгöd танаа энэ ажлын байрны орчинд агаарын бохирдол чинь одоо ажлын байрны зөвшөөрөлт агаарын бохирдлын хэмжээнээс тэд дахин өндөр байна эсвэл тэд дахин бага байна. Эсвэл цохих төвшөндөө байна гэдгийг тайлбарж өгдөг байгууллага байхгүй. Тэгэхээр бид нар бол агаарын бохирдлын талаар яг эцсийн байдлаар мэдэхгүй байна. Танаа одоо редактор гэдэг юм уу хүний ярьснаар бол би өөр хийсэн судалгаануудын ажлыг хүрээд ямар хөө юмнууд байдаг вэ гэдгийг талаар сонирхуулахад гэж ирсэн. Зорж ирсэн. За. Би одоо өнөөдөр үзэгчдэд одоо гол өгөх гэж байгаа мессеж нь юу вэ гэхээр ерөнхийдөө бид нар агаарын бохирдлын тухай айгүй өрөөсгөлтийн ойлголттой байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо чинь таач юм уу те одоо бид нар баруун дөрвөн замд одоо энэ хойгон тал нэг станц байгаа шүү дээ. Баруун дөрвөн замын станц. Тэрийг ингээд хажууг нь өнгөрөх нэг агаарын бохирдол улаан дандаа амар муухай байгаа гэж гардаг. Гэсэн мөртлөө бид нар яг замын цагдаа шиг 24 цаг гадаа зогсохгүй байгаа шүү дээ. Дандаа ингээд нэг айгүй гоёга очинд орчин. Одоо чинь энэ орчин бол одоо чинь гадаа бага орчноос хамаагүй цэвэрхэн агаартай л байна л дээ. Тэр өндөр мөндөр байхгүй те. Тэгэхээр бид нар нөгөө нэг өөрсдийнхөө одоо миний эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа гэдгийг мэддэг. Тийм хэмжилтүүд ерөөсөө хийдэггүй. Одоо манай засгийн газар ч тэн дээр айгүй алддаг. Хүнийг гадаа багаагаар тооцож дандаа агаарын бохирдлоо хүн тайлбарлаж явуулдаг. Тэгэхээр нөгөөд нь олон улсын статистикийн нөгөө стандарт нормоос өндөр гараад идэг. Ёсом яг нарийн дээр ярих юм бол одоо чинь иргэн алтан гэрэл би өглөө гэрээсээ гараад орой гэртээ орж ирэх хүртлээр хаагур явсан. Тэрний хугацаанд хэдэн метргүй агаар одоо бохирдолтой агаараар амьсгалсан гэдгийг мэдэх нь илүү нарийн ач холбогдолтой л гэж бид нэр үздэг байхгүй. Тэгэхээр та энэ дээр ямар нэгэн судалгаа сүүлийн жилүүдэд хийсэн. Одоо бид нар нөгөө үр дүнг одоо нэг сонирхолтой жишээ татдаг үйл л да тий. Нөгөө Монголын үндэсний олон нийтийн телевиз хажууд агаарын станц гэдэг байхгүй. Тэр станцын одоо хамгийн оргил цагийн үеийнх нь агаарын бохирдлын статистикийг тэр баян хушууны овоон дээр байгаа гэрт байгаа амьдарч байгаа хүний агаарын бохирдлыг харьцуулахад гэрт байгаа агаарын бохирдол амьдарч байгаа хүнээс агаарын бохирдол бараг цэвэр шиг байгаа байхгүй. Гэтэл тэр доор байгаа буюу оролцоод тийш нэг за одоо нэг 200 метрийн зүр байгаа шүү дээ тий. Уулын орой дээр хойдолтол байгаа. Тэгэхээр тэр хоёрын агаарын зүр болохоор бүр тэнгэр газар шиг ялгаад байгаа байхгүй. Нэг нь стандарт түвшнээсээ бараг 4 дахин өндөр байхад нөгөө уулын орой дээр байгаа хүнийх нь бол зөвхөн одоо агаарын бохирдлоос 1 дахин
бохирч гэдэг юм тий. Тэгэхээр бид нар нөгөө хаана амьдарч байна, ямар орчинд амьдарч байна гэдгээс айгүй хамаарах юм шиг байна. Бид нар нөгөө зайсан гэж бүгд тэр зайсан руу байш аваад амар газрын үн өсвөл метрик аваад $3,000 2 гүр даваад л. Тий. Тэгэл авчихсан шүү дээ. Тэгсэн чинь бид нэр одоо жилийн өмнө бас энэ барилга хотоолтын яам манайх өсөлт гаргаад бид нэр цоош нэр улсын комисс хүлээж авсан барилга очиж шинжилж өгсөн байхгүй. Тэрвээ ямар үр дүн гарсан бэ гэхээр дихлор бензол гэдэг химийн бодис нь одоо чинь тэр нь болохоор нөгөө арсны хор дотор үсгдэг юм бодис юм байна л да тий. Бид нөгөө эрүүл мэндийн өмсөжлөөр сайн мэддэг. Орц химийн тийм бодис байдаг. А тэр нь болохоор яг стандарт түвшин одоо 0 тасал тавиад 0.01 миллиграмм метр куб багс таахгүй. Тэгээ бид нар хэмжилт тэгээд үтсэн чинь нэг бүхэлтэй тэгээд миллиграмм метр куб багс таахгүй. Тэгэхээр нэг стандарт 100 дахин өндөр барилга улсын комисс одоо тэрийн тухай үед мэдээлгүйгээр хүлээгээд авцсан. А тэгээд тэрийг хүмүүс $3,000 төлөөд байранд орцсон байгаа байхгүй. Орох гээд одоо ингээд хөнгөө төлцсөн. Одоо комисс хүлээгээл орох гээд. Тэгээ одоо team стандарт байгаа. Тэгэхээр нөгөө бид нэр цэвэр агартай газар очиж ийгээд илүү аюултай хүний бие тоортой тиймэрхүү орчнуудыг бид нэр өөртөө мөнгө төлж худалдаж авч амьдарч. Бохирдлын гэхээр одоо зөвхөн утаа биш юм байна шүү дээ. Ер нь бол тий Улаанбаатарт бол 960-ын л бохирдол байдаг. Тийм шүү дээ. Одоо нөгөө янз янзын одоо химийн цэвэрлэгийн газрууч одоо чинь нэг дахь хүртэл тэр байлаад байгаа шүү дээ. Баруун зүгтээ нэг дахь хүртэл подбол энэ. Тэгээд тэд нар ч юм бол үндсэнд бол амар өндөр химийн бодисуудыг ашиглаад тэр хэмжээгээр гаргадаг. Одоо чинь манай лаборатори чинь одоо 5 шард бүр үйлдвэрлэлийн орон дотор ингээд хүн ойрчинтэй байдаг газар байлдаг байхгүй. Яагаад тэгэхээр бид нөгөө ийм хортой бодисуудыг хэмжихийн тулд бид нар өөрсдөө хонтоо химийн бодис ашигладаг. Одоо Монгол зүйн хязгаарлагдсан ч юм уу эсвэл одоо хориглоог үлдэх хязгаарласан химийн бодисуудыг ингээд ашигладаг. Тэрийг ашиглахын тулд бид нөгөө хүн амтнаас хол хүнд нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Ажлын орчин дотор л хамгаалтын хэрэгслүүдийг ажилтдаг юм орчин байдаг байхгүй. Тэгэхээр бид нөгөө тим орчинд ерөөсөө ажилтдаг мөртлөө мэддэггүй. Одоо чинь том механизм засварын газрууд байдаг шүү дээ. Тэгэл тэднэрт ороод ингээл явж байгаа чинь ингээл жоохон толгоомлоо иргэдэг шүү дээ. Удаан байгаад. Ер нь л тийм. Тэгэхээр тэд нар ч юм болоо нөгөө жинхэнэ өсөлтөцөд өөрчлөлт оруулдаг. Эсвэл хүний бие торт учруулдаг химийн бодисуудад бохирдчоод бидний тэрийг ойлгохгүй. Одоо ялангуяа одоо шинэ нийт тэмээг та нар сонссноогүй юу? Шинэ байранд орохоор чинь шинэ байрны үнэр гэдэг нэг үнэр гарсан байна шүү дээ. Олон хоног байгаад толгой өвддөг тий. Дотор мохоо оригддаг. А тэрийг бид шинэ байрны үнэр гэж бодож байгаа л ч бид нэг барилгын материал ашигласан химийн бодисууд нь ууршаад агаар дотор байгаад бид нэг тэрүүгээр амьсгалаад жоохон толгой өвдөнгөт шинэ байрны үнэр зүгээрээ сар болол гайг болчдөг гэл ингээл өнгөрчихөж байгаа байхгүй. Энэ нэрэ утаа ярих гэсэн биш гэдэг шиг утаа ярих гэсэн биш их сонин зочинтой өнөө өглөө чи тэр уулзч байна. Миний хувьд энэ л мэдээлэл маш шиг мэдээлэл байна. Бид нар утаа гэж гаднах утаагаар яриад байдаг болохоос яг бидний ойр орчинд одоо агаар нь хэр бохирдсон гэр дотор одоо агарын бохирдол хэр байгаа ч гэдэг юм уу ажиллаж байгаа орчинд агарын бохирдол хэр байна гэдгийг ерөөсөө анзаардаг юм. Яг энэ ярианаас ингэ бодглохоор нэрэл янз янзын орчинд бид нар орж ажиллах хэрэгтэй болдог шүү дээ тий. Тэгэхээр ер нь одоо иргэд ч гэдэг юм уу хувь байгууллагууд ч гэдэг юм уу орчин тойрныхоо агарын бохирдлыг хэмжүүлье гэдэг хүсэлтийг хэр их тавьдаг юм. Өөдийн чинь нөгөө улсын шаардлага байдаг шүү дээ. Ажлын байрны орчныг заавал стандарт нийцүүлсэн байх хэрэгтэй. Чинь энэ эфир ч гэсэндээ бас ингээл бас л стандартын шаардлага хангасан болохоор бид одоо гэлтүүлэг энтертэй ингээд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүрээнд болохоор ингээд улсаас тавьдаг шаардлага учраас бид нэр ажлын нэгжүүд биднэрт хандаж бид нэр тэрийг зохиос журмын дагуу хийж өгдөг байхгүй. Тэгэхээр улсын хэмжээнд бол одоогийн байдлаар бол 3 манахтай ойролцоо үйл ажиллагаа болдог байгууллага одоо. Манайх нөгөө өдөөсөө бусдаар ялгаатай нэг хөр органик буюу нөгөө нэг таны сая хэлсэн тий моторын тос мос одоо шинэ будаг ч юм ийм нөгөө органик химиэс хамааралтай органик бохирдуулалтаас гарсан хими одоо бохирдуулалт хэмжтэйгээр л бусдаас ялгаатай. Тэрнээс одоо ангаахын сургууль байна, нийгмийн эрэлтийн хүрээлэн байна, одоо чихэд нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамын харьяа бас ажлын байрны орчин судалдаг юм тусгай байгууллагууд байдаг байхгүй. Тэг яг агарын бохирдол гэхээр бид нэр агарын бохирдлыг бол одоо чинь утааны тухай ингээд бүгдээрээ ярих гэхээр дандаа л ярьдаг шүү дээ. Тий. Одоо байж л ярьдаг шүү дээ. Тий яриад л ярьдаг. Тэр нэг одоо чинь би одоо энийг нэг цоошин мэдээлэл болж хэлж байгаа гэж өөрийгөө бодохгүй. Агарын бохирдол бол байх болно. Ямар ч 10 20 жилдээ. А нөгөө түр хэлсэнчлэн хүмүүс ядуу байгаа цагт нүүрс төлнө. Нүүрс төлөөд байгаа нь болохоор нэг тийм сонголттой одоо төлөөд байгаа юм биш. Хямдхан. Тий. Тэгээд affordable байж чадж байгаа учраас тэрийг төлж байгаа байхгүй. Тэрнээс биш нэг за би агаараа бохирдуулчих тий. Гээл нүүрс түлээлсгүй барин шивтлээд байгаа бол байхгүй шүү дээ.
чадж байгаа бодлож авч чадж байгаа л тэр учраас болдог бол тэр хүмүүс мэдээж орон сууцтай болох гэсэн төвийн халаалт болчихсон гэсэн юм л бодолтой л болохоор одоо тэрийг шийдэл одоо мэдгүй хизээч юм байна. Тэр бол тийм болохоор хувийнхаа хэмжээнд эрүүлэнд хамгаална гэж чухал баг. Тэгэхээр одоо тэгвэл тэгэхээр та бүхний хувьд одоо чинь манай хоёр хөтлөгч өөртөө агарын маска зүүж гин үү тий яг тохирох маска зүүж гин үү бохирдохоор сольж гин үү гэдэг л энэ ч л айгүй чухал асуулт байхгүй. Харин тэгэхээр бид нар та өөрөө бас хэлсэнтэй сая ер нь бол ингээд 20 жилийн утаа байсаар л ингээд тэгээд гол нь нэг хүмүүс бас яаж тэр утаанаас өөрийгөө хамгаалж байна. Тэгээд нэг том статистик тоонууд ингээд сошиал ертөнцөөр ингээд явал хүмүүс тэрний дор ингээд комментүүд бичээл ингээд явдаг л да 38 кг утааг одоо жилдээ те ингээд миний уу шиг амьсгалал тэгэл тэр нь миний биед одоо ингээд шингээл амьдрч ийн энэ гэл тэнгууд хүмүүс гинтэл хүү хаа нэрээ нэг утаа гэл ингээд шүмжлэл барайл ингээд эхэлдэг. Гэтэл яг одоо ингээд утаа эхлэнгүүд хүүхдтэй өглөө маска зүгээ гаргаж байгаа ээж эцэг эхчүүд хэр вэ гэдэг дээрээс өөрсдөө анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Та нарын хувьд юу нэг зөвлөдөг вэ? Гэхдээ яг бидний хувьд гэж юм уу гэдэг одоо манай мэрэгжлийн хүмүүсийн хооронд ярьж байгаа яриануд болохоор бас нийгэм ингэж хурж ярьж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Ягаад тэгэхээр яг одоо чинь агаарын бохирдлын одоо мундаг мэрэгжлийн хүмүүс ингэж байгаа шүү дээ. Наран сүх багш ч гэдэг юм уу, лоор авслагч ч юм уу тий. Тэгээд энэ хүмүүс ингээд нийгэмд ингээ гараад өөрийгөө илэрхийлж ярих нь их бага юм шиг байна. Одоо жишээ нь телевизээр гараад ингээл яриад энэ хүмүүс үг таниулаад ихээс илүү шинжилгээ ухааны талаас тайлбарладаг. Тэгээд би өөрөө болохоор яг тэр талаас нь шинжилгээ ухааны гэхээс илүүр хүний амьдрал дээр хүрэх талаас нь тайлбарлах хүнд хэрэгтэй юм болоо гэж боддог байхгүй. Тэр утгаараа болохоор хүн бол мас зүгстэй юм билээ л дээ. 100 ч гэсэн ерөнхийдөө бол одоо манайх ч их тоостой болчих шүү дээ. Тэгээд тэр хүрээнд болохоор гадаадууд ингээд мас зүгс явуулсан манайх шалгаад байдаг шүү дээ. Хинл хүч өгчтэй мастай явуулах ингээд тийм. Гэсэн мэт өөртөө ингээд нөгөө утаанаа бохирдол ингээд бүр ингээд тасцсан. Тэгэл агаарын бохирдолтой байгааг мэдсээр ээж тэгэл мас зүдгүү. Тэгээ мас зүсэн ч гэсэн нэг зүгээр л нэг хагалгааны мас гэдэг чинь юм. 100 тий ханиад хүрээлэг тий. Яс юм дээр одоо чинь тэр бол агаарт байгаа тоосч аим нарийн ширхтэй шүү дээ. Эмэгтэй хүний пүүдэр шиг л ширхтэй. Тэрнээс нарийн ширхтэй байна. Тэгэнгүүт нөгөө зүгээр хагалгааны маск ч юм болохоор ингээд одоо сэтгэр бол энэ эфирийн хаалгаар одоо жишээ нь саксны бөмбөг шидэж байгаа л адилхан байхгүй. Тэгэхээр саксны бөмбөг ямар ч яаж чидсэн үсрэл ороод ирж штэ. Тэрнтэй адилхан тийм тусгай зорилтын ч гэдэг юм одоо чим нарийн тоосны эсрэг хамгаалттай тийм маскуудыг бид зүүх хэрэгтэй. Тэгээд тэр нь болохоор заавал тийм амар үнэтэй байгаалаагүй. Жишээ нь би өөрийнхөө хоёр хэрэгцээнд болохоор 3M гэдэг компани 31 16 гэдэг маск зүүдэг. Тэр нь болохоор нэг 14,000 төгрөгийн орчим үнэтэй байна уу? Гэтэ ингээд бүтэн өвөлдөө зүүчин. Тийм нэг ширхэг өвөлдөө зүүчин. Их гадар явдаг хүн бол нэг хоёрыг л зүүх юм шиг байна. Тэгэхээр бид нар ядаж тэр орчноо жишээ нь одоо маска зүүх хэрэгтэй. Машинтай хүмүүс бол машиныхоо нөгөө шүүлтүрээдэг штэ. Одоо тэр чинь бас нэг яг тоостой нарийн ширхэг шүүдэг шүү тасахгүй. Тэрийг өвлөхөр газ одоо салууныхоо шүүгчийг солих хэрэгтэй. Гэр дотор тоос ингээд янз бүрийн багжууд байдаг шүү дээ. Одоо чинь та нар ингээд офис өдрөөр ингээд байж л идэг. Гэхдээ тэр дотор нь яг адин ажиллаад байгаа аль нь ажилладаг хинч мэдхгүй. Гэхдээ бүгдээрээ л аваад идэг. Тэгээд ялангуяа зарим нь бол үнэтэй байх юм сайн ингээд 800,000-аар ингээд агаар шүдэг багж авчдаг. Тэгээ яг би бол аль нэг юм уу гэж хэлж байгаа юм биш. Бүгд ажиллана сайн. Гэхдээ нөгөө нэг яг л машин агаар шүгчтэй адилхан байхгүй. Агаар шүгчийг авч хаяад чинийг хийх ёстой хэсэг хугацааны дараа. Тэгээ тэрийг сайн асуух хэрэгтэй. Одоо миний одоо харж байгаа бол одоо BSB энтрих агаар шүгч зардаг юм. Тэгсэн мөртлөө нөгөө солих шүүлтүүрнээсээр зардаг. Тэгэхээр гол нь одоо машин зарж байгаа бол нөгөө солих сэлбийн зарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр BSB энтрис бид нар шаарддаг юм шиг. Та нар агаар шүгчийн зараач. Тийм. Би бол их мөнгө төлөөд бид нар тий 800 авчиж байгаа шүү дээ. Тэрнийхээ тэр мейнтенс буюу засвар үйлчлэгийн хэлэг дээр тэр агаар шүгчийн тогтмол аваад тэрийг солиод байвал танаа гэр доторх агаарын бохирдлоо багасна. Яагаад тэгэхээр тэр чинь нэг жигнэс ажиллаж байгаа байхгүй. Тэгээд бас нэг тийм сонирхолтой статистик хэлэхэд агаар шүгч гэр дотор ингээд байж тий. Тэгээд метр кубээрээ тооцдог тэд нар. Тэгэхээр нэг ойролцоогоор агаар шүгчийг залгаал 45 минутаар ихэд гэр дотор тоос бол байхгүй болчих. Агаар бохирдол. Одоо уучлаарай тоос гэж хэлэх хэрэгтэй баг тий. Тоос бол байхгүй болчих. Тэгээ шүүгчүүд чинь гол нь тоос л барьдаг байхгүй. Тэрнээс нөгөө энэ 2-2-ыг бол багасгахгүй. Гэтэ тоосыг багасгах чинь. Тэгэхээр тийм багжийг авч тоос өгч агаар гэртээ залглаа. Тоос 45 минутаар гэдэг алга болчихно. Тэгэхээр та нар гэртээ тэрийг авах хэрэгтэй. Гол нь одоо нөгөө шүүлтүрийн яаж солидгийг одоо тэрийг бол байнга сольж явах хэрэгтэй. Сольж явах хэрэгтэй. Одоо өнгөрсөн жил ашигласан бол энэ жил яралтай үйлчлэхээс өмнө аваад солиод картрижийг аваад солиод тэгэл ажиллавал эмэл ажиллах.
Түрүүн та хэлжсэн шүү дээ нөгөө нэг хэмжилт хийгээд үзэхэд $3,000 байрны жишээл хүмүүс орсон байтал тэр орчин үнэхээр бохирдолтой юм байцсан гэж. Тэгэхээр яг тиймэрхүү одоо химийн хортой байцаар бохирдсан тийм орчин Улаанбаатар хотод ер нь өөр хаагур байх шиг байна. Та нарын туршилтанд дээрээс ингээ үндслээ хэлэхэд бид нэр одоо хийсэн шинжилгээнүүд нь болохоор бүгдээрээ нөгөө манай харилцагч буюу бид нэр захиалгач хийж болж байгаа юм өмч идэх байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн мэдээлэл бүгдээрээ ингээ нууц тий. Тэгэхээр уг нь эн чинь нөгөө Монгол улсын иргэний тухай хуулиар хамгаалагдсан байна. за Дээрээс нь чи нөгөө байрны үн ханш эрэлтэнд шууд Шууд нөлөөлөлтөөр нөлөөлнө тий. Тэгэхээр бид нэр хэрэглэгчдэд үзэгчдэд айгүй хэрэгтэй мэдээд байгаа бол таач нууц. Гэхдээ яг хөө тэгээд үзэгчд маань өөрсдөө захиалаад тэр хийлгэж болж тэр чинь заавал нэг бид нарыг одоо чинь энэ байрнууд нэг хаалтан гэрээ гэдэг шиг юм хийхгүй шүү дээ. Тийм хин бид нар захиалганд бид нар тэнд очиод хийгээд өгнө. Гэхдээ ямар үн аншаар хийдэг вэ та нар? Манайх одоо нөгөө дотор нь хоёр ялгаатай байгаа. Нөгөө N2 S2 энэ 49500. Тэгээ нөгөө яг органик бохирдуулж буюу нөгөө түрүүний ярьсан диалат бензол амтер гэдэг нь болохоор нэг 170 мянга. Гэхдээ бас нэг удаа байгууллага дээр авцраад тэр хэмжлэлүүдийг хийх зүгээр тий. Энэ танаа хэмжих багж байна. Үгүй хэмжих гэж чи энэ чинь нөгөө одоо чинь та нар усны дээж мэжиг бүгд үздэг үзсэн байлгүй тий. Усны дээж энэ чи одоо нөгөө ингээл усыг саунд дотор хийгээл аваа авчдаг шүү дээ. Юу авчихсан сав ч юм уу тусгай зорилтын саунд дотор. Агаарыг бид нар ингээд саунд дотор хийгээд авч чадахгүй юм чи. Агаарыг ингээд цэст нь соруулаад ийм шингээгч дотор уусгах шингээгээд авчдаг байхгүй. Тэгээд тэрийг би гол нь өнөөдөр үзүүлэх гэж зорж ирсэн. Яагаад гэвэл манайх ч нөгөө өөрөө том лаборатори. Тэгэхээр лабораторийн багжуудыг авч ийш нь чирж ирэлттэй шүү дээ тий. Нүглэлтийн компани баг хэрэгтэй болсон шүү дээ. Тэгэхээр энэ болохоор ингээд үзэгчтэй сонирхол ингээд итгэжүүлсэн нүүрс байгаа. Итгэжүүлсэн коконатын нүүрс байгаа. Тэгээд энийг болохоор одоо ингээд энтлийн ингээд нэг хагалцсан байгаа. Энтэл нь ингээд битүү. Уг нь бол нормал юм битүү байдیں۔ Тэгээд энийг болохоор ингээд ингээд хагалцдаг. Тэгээ яадаг вэ гэхээр энэ агаар энтлаар нь ороод энтлаар ингээ гарчна. Тэгээ гарах хувцас дотроо өөр дээр байгаа нэг янз бүрийн тоос, агаарын бүтлэлж бүгдийг энэ дотор шингээгээд тэгээ гар авчдаг байхгүй. Тэгэнгүүтээ энэ дөрөв ингэж хийж чад. Энэ бол гол нөгөө ажлын байрны орчин дэх нөгөө хүний нөлөөллийг үүсгэх зүйлтэй байгаа ч байхгүй. Тэгэл энэ дээр нь ингээл батарей жоохон байгаа шүү. Ингээл асаачна. Тэнгүүд агаараар энэ ч өөрөө ноцоос эргэлдээс орчин. Агаар энүүгээр ороод энэ хоолоогоор яваад энүүгээр ингээ гадагшаа гарчин. Тэр хоорондоо энэ төрөний хар амьд дотор болохоор гол нь болохоор нөгөө агаарын бохирдуулагч шингээх хэрэгтэй. Тэгэл ажлын байранд бол карманда энийг ийгээл ингээл зүгэл ингээл явж гин гэсэн үг байхгүй. Тэгэл агаарын бохирдлын дээж нь болчингууд хойдлоос нь битүүлээл нөгөө төрөнийхөө хар ямиг тэгэл лабораторид болчин. Лабораторид очиод тусгай багцсан дотор хийгээл ямар бохирдол байсан байна гэдгийг гаргаад өгдөг. Ийм л энгийн л хэмжилт байна. Энэ магазин дээр бол шууд бохирдлын хэмжээ гарахгүй юу? Гарахгүй. За лабораторид. Лабораторид ямар л энэ чинь нөгөө аюу нарийн бохгүй юу? Одоо нөгөө микрограмм тэргээд бүр нарийн шиг гэдэг нөгөө 10-ын хасах 6 зэрэг рүү ороод авчиж байгаа болохоор бүр нарийн харин тэр манай студид агаар хэмжсэн үгүй юу? Хэмжиг. Энэ үлцгийн дахиад өнөртэй. Тэр хэмжээс нь орж байдаг гэж байна тий. За хиншин өнтер бол яг гардыг. Гарах уу тий? Кофе чирлээ. Одоо яг нөгөө агаарын бохирдлоор хийсэн судалгаануудаар гардаг шүү дээ. Тухайлбал 100 айл орчимч гэдэг юм уу тий? Хамгийн их агаарын бохирдолтой байдаг гэж. Ядаж та нөгөө нууц мэдээллээс тэр ерөнхийдөө ярих ч боломж авахгүй юу? Гэхдээ байр болгон ч өөр шүү дээ. Чин байрнуудын ядаж та орцоор нь хийж болохгүй юм уу? Одоо чинь наач аюу хэцүү байхгүй яг тэгэхээр одоо чинь ингээд дөрөв орцтой байр байлаа гэхэд нэг орчин нэг будгаар уцсан дараагийн орчин өөр будгаар уцсан гурав дахь орчин өөр будгаар уцсан дөрвөлөө өөр будгаар утцсан байхад эхний хоёр орчин аюу зүгээр байхад гурав дахь нь жоохон асуудалтай дөрөв дахь нь бүр амар асуудалтай байх үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр орионжилж авч үзэн гэхээр аюу хэцүү. Чинь нэг хорооллыг чиг бүгдийн яг адилханаар нь барихгүй байгаа шүү дээ. Тийм үст тий. Тэгэхээр тэр агаар чинь нэгдүгээр орчны агаар хоёрдугаар орчны агаар гэж бас байхгүй үстэй. Одоо нэгд бид нар офшил агаар л байгаа. Гэхдээ тэр одоо чинь одоо энэ за бүр энгийн адилхан одоо чинь энэ танай эфир шүү дээ. Эфирийн дээдлийн давхарт студийн дээдлийн давхарт нэг өөр агаарын бохирдолтой хот энд дахиад нэг өөр агаарын бохирдолтой байхгүй. Чинь яг одоо бол бид нэр бол дахианы үнэр гэдэг юм бохирдсан сууч чинь тий. Амар хиншүүн үнэлсэн шүү дээ. Тэнгүүд дахиад дээдлийн давхарлаараа өөр үнэр байх чинь тий. Тэгэхээр бид нэг юм орчноос олоо янз янз. Гэхдээ энэ бол нөгөө дахианы үнэр бол төр зурих яг барилгын материал ашиглаж байгаа юмнууд ч юм болохоор амар өөр бохирдуулагч хот чинь
маш энгийнээр тайлбарлахад ч одоо бидний иргэн төрөн байгаа юм чинь нэг дээр үеих шиг юм модон байха болчихсон шүү дээ. Дандаа л хуунцар, паркет хүртэл хуунцар тий. Тэгээд нэг сонин судалгаа ингээ харсан чинь юу байсан бэ лээ? 1967 оноос 2008 он хүртэл 1978 оноос 2008 оны хүртэл хугацаанд улсын хэмжээгээр 8848 хүн группт гарсан юм бэл. Одоо группт тогтоолгодог шүү дээ. Тэгээд тэрний 50-аас илүү хувь нь яг агаарын бохирдолтой холбоотой бие нөгөө зүрх судас даралт гэдэг хүчнүүдээр уушиг гэсэн хүчнүүдээр бохирдоод одоо өртөөд тэгээд нөгөө нэг группт гарсан байгаа байхгүй. Тэгээ манай ус болохоор нөгөө агаарын бохирдлуудын асуудал дээр ерөөсөө бид нэр анхаарч чаддгүй одоо анхаардаг чаддгүй гэх юм уу гэдэгт хошоодоггүй тоодоггүй. Яагаад вэ гэхээр одоо чинь агаар бол опшнтай биш шүү дээ тий. Одоо чинь ингээд ус ингээд бохирдолтой бид нар уухгүй гүрийгээд ингээд явчих чадна. Хөрс тэр авир бохирдолтойг бол тэнд явахгүй чадна тий. Агаар бол ямар ч сонголт авахгүй чинь та бит хоёр одоо чинь энд агаарын бохирдлын нөгөө амьсгалаад өгч хэдэн минут болж чадах юм тий. Тэгэхээр бид нэг сонголтгүй учраас бид нэр аягүй хөртдөг юм байл л тий. Одоо сүүлийн үед чинь танах голцоо нөгөө дотор байгаа агаарыг илүү хэмждэг гэж байна. Тэгэхээр барилгын материал гэхэд жишээлбэл хүмүүс бас л нөгөө эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хамгийн хямдхан ч юм уу яг хаттах ч юм уу ийм барилгын материалыг хэрэглэдэг шүү дээ. Тэгвэл биднэрт тэр барилгын материалаас ч юм уу нөлөөлж байгаа нөлөөлөл нь ер нь хэр байна? Ер нь өндөр байгаа шүү дээ. Та өөрөө шинэ одоо санаж ийнэг үү? Би ч одоо байрны хөхөл байранд одоо 90-ад оны их үед чинь жом амир их үйдэг байсан шүү дээ. Одоо л их жомг болчиход байна шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө жом амьдрахын аргагүй орчин бий болчиход байгаа хөөхгүй. Тэр байрны орчин гутж ерөөстэй. Тэгж бодож байгаа юм шүү дээ. Жом энэ төр ерөөсөө байхгүй болсон мөст. Чин дээр 90-ад оны үед чинь писа энэ эвгүй их байдаг гэсэн. Тэгэл органик орчин эрүүл эко орчин учраас тэнд чинь ингээд амтэн шавж үржих орчин бий болж шүү дээ. Тэгтэл одоо бол чин писа гэж ерөөсөө байхгүй, бөөс гэж байхгүй, жомч гэж байхгүй. Ямар ч нөгөө тийм шавжны хувьд бол эрүүл амьдрах орчин бий байхгүй болсон. Нөгөө талаас болохоор чинь хүмүүсийн дундх аллергийн үзүүлэлт бол бүр утгаа алдчих үзсэн тийм шүү дээ. 3 дотмын нэг нь. За тэрнээс ч их байж магадгүй тийм. Тэгэхээр нөгөө бидний амьдарч байгаа орчин маань за яг идэж ууж байгаа юм гэж нэг талтай хэлэх бах. Тэр бол нэг талын асуудал. Нөгөө тал нь болохоор дандаа нэг тийм орлуулсан бүтээгдэхүүнээр амьдарч байгаа. Модон бүтээгдэхүүнтэй гэртээ ингээ мод бүх юм мод ч юм уу тийм паркет ч юм уу эсвэл хунцар юм хэрэглэдэггүй айл нэг зүүхэн болсон. Дээрээс нь бид нэр бас нөгөө тэр хунцар юм дотор нь энэ сайн, тэр нь муу, энэ нь ийм шаардлага болохгүй ялгаж мэдгүй. Дээр тийм стандарт ч байхгүй. Тэгэхээр бид нэг ийм стандарт болчвол одоо чинь энэ яг стандарт шаардлага гэж энэ одоо болохгүй ч гэдэг ингээд явлаа. Одоо чинь хамгийн том жишээ бол нөгөө сургууль шүү дээ. Нэг хар туглахгүй будна гэдэг хэдхэн жилийн өмнөөс хийж байгаа шүү дээ. Тэгээ тэр маань бас нэг ахилт л байгаа байхгүй бидний бодлоо. Уг нь нэг тийм. Энэ яг яста бодох хэрэгтэй зүйл шүү. Харин бид нар бүр одоо нөгөө jump писанаас доор орчинд амьдарч ийн гэж ойлгож баг болохоор болчихлоо шүү дээ. Бид нар ч байхгүй болцсон гэж байна. Шиг. Тэгэхгүй санахгүй гоц дээ. Ерөөсөө би хаана хийж байгаа юм эсвэл жом марсан санахгүй гоо. Яг үнэн шүү тэр болоод тий. Ер нь иргэд бас анхаармаар юм байна тий. Шинэ байранд орохдоо ч юм уу тий. Албан байгууллага одоо жишээл засвар хийлгэхтэй ч юм уу тий. Ер нь орчныхаа хэмжилтийг нэг хийлгэчихэд танах хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг газар шүү дээ. Хүмүүс мэддэг байна тий. Үгүй бид нар жишээлбэл одоо ингийн амьдрал дээр бол энийг ерөөсөө огт бүр хизээч бүр нэрээ тгий гэж юм санаанд ордоггүй л байгаа байхгүй юу? Ер нь бас юу. Гэхдээ яг хөө нөгөө манай бид нэр мэрэгжлийн улсуудын сул тал нь тэр юм уу да. Өөрөөсөө ингээл мэрэгжлийнх юм гоё хийчихэл тэгэл ерөөсөө өөр хүнд нэг ярьдгүй. Тэг дуугараа чанаа хэдийн эрдэмтдийн нэр хэллээ шүү дээ. Одоо тэр хүмүүсээ гоё одоо нээлттэй тийм манай эфирийг ашиглаад одоо ер нь яаж ингэж агаараа бохирдолтой редакторд бас тэр хүмүүсийн утас мөцсөн өгчий тэгээд тэр хүмүүстэй яриад. Утаа байна л гэдэг утаа яг хүний бид яаж нөлөөлж байгаа гэдэг нь шинжилгээ ухааны хүний толгойн тархинд ортол нь нийлж өгөхгүй болохоор чи хүмүүс яаж хамгаалах аргаа хүртэл мэдэхгүй шүү. Та нөгөө энэ судалгааг сонссон өнгөрсөн жил угаар гэдэг нэг төсөл яваад 2 жилийн өмнөөс угаар гэдэг нэг төсөл яваад одоо бараг дуусч байгаа. Тэрний яд өгөхөр жирэмсэн эмэгтэйчүүдийн тусанд дагуулж хар туглагын хэмжээ тодорхойлох шинжилгээ судалгаа байхгүй. Улаанбаатар хотод ингээд өнцөг болон бүрт жирэмсэн эхчүүдийг сонгож аваад тэр эмэгтэйчүүдийн гэрт нь хэмжилтийн багцууд тавиад тэгээд тэр эмэгтэйчүүдээс нөгөө төрөлтийн явцад ингээд явсаар хагаад ямархуу хэмжээний цуснд агуур бохирдол өртөж ийнэ гэдэг шинжилгээ хийгдэж байна. Тэрэн дээр болохоор одоо нөгөө гадуур ингээд явдаг эмэгтэйчүүдийн тусан доторх хар туглагын хэмжээ айгүй өндөр. Гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд тусан доторх хар туглагын баг гэсэн дүгнэлт гарсан байлээ л дээ. Тэгээд тэрийг гэсэн би танаа редакторт утсан өгч манай найз Ундрмаа гэдэг эмэгтэй байгаа.
Тэгээд тэрний 9 шинжилгээ судалгаанууд гэсэн авчруулсан аюул сонирхолтой тий. Бас эн чин энэ нөгөө нэг агарын бохирдол угаасаа төрөлтөнд маш их нөлөөлж байгаа гэдээ бас ингээл яриа л байдаг тий. Яг бодиттой үр дүнд ер нь бол ямар байдгийг бид тийг яаж сэргийлэх юм гэдгийг. За мэдээж ингээд цаг баг ингээд таны тий бид нар ингээд асуувал яриа л ахаар юм байна. Тэгээ манай үзэгчдэд хандаж бас юу гэж хэлмээр байна. Тэгэл миний хэлэх санаа бол ерөөс ингэ шүү дээ. Үзэгчдийн хувьд бол эрүүл мэндээ сайн хамгаал тийм ээ. Тэгээд эрүүл мэндийн хамгаалалтын дээр маск зүг шаардлага бол маск зүй. Тэгээд гэрийнхээ орчин нэг агаар шүүгдэх шүүгчлэлтөрийг өөртөө дор авч байрлуулаарай. Тэгээд гол нь л тэр нөгөө шүүгч фильтр нэг аягүй чухал шүү л гэж хэлмээр байна. Тиймээс өөр ч одоо бүүнөрөө жагсаад ямар агарын бохирдол бууцуулж чадахгүй болоо ш. Өчнөнд мөнгө зарлаа тий сүүлийн 20 жилийн хугацаанд тэгээд арилсан зүйл байхгүй шүү дээ. Тэр нь орол баг утааг арилгах гэж зарсан мөнгөө баг эрүүл мэндэ хамгаалахад зориулсан бол илүү үр дүнтэй байх байсан ч юм уу гэж бодогдлоо шүү дээ. Тийм бах тий. За тэгэл ингээд сүүл рүүгээ ингээд амар юуруу орчдөг байхгүй. Тэгэхээр ингээд тест гэдэг шиг нөгөө нэг яг бүгдэнд л байдаг. Тэгээ яг одоо эфир үүдээ сууж байгаа хүмүүс бол бид нар өөрсдөөсөө эхлэх хэвээр. Тэгээд алтан гэрлийн хэлж байгаа шиг ядаж тэр 14,000 төгрөгийн тэр шүүгтэй маскыг авъя те. Тэгээ хүүхдүүдтэй нэг зөөлгий хүүхдүүд чинь гэрээсээ гараа сургууль руугаа явхад тэр хорт утаагаар бас л амьсгалж байгаа. Тэгээ нэг өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг яг энэ хөвшмөл байдлыг өөрсдөөсөө бас эхлэе гэж хэлмээр.